Сайн байцгаана уу эрхэм хүндэт монголчуудаа. Нийгмийн халамж үйлчилгээний төв Корея их сургуулийн эмнэлэгтэй хамтраад Солонгос улсад оршин суугаа нийт монголчуудад зориулсан элэгний шинжилгээнд хамруулж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээтэй бүгдөө танилццгаая. 자, 이게 어떤 байдлаар финансовым одоо шинжилгээ өгч байгаа одоо ирэх чинь. Чөлөөс шүү дээ. 60 үнээс заяа 148 хүн. 148. Ааха. Энэ арга хэмжээ маань хэдэн цаг хүртэл үргэлжлэх вэ? 4:30 хүртэл үргэлжлэх. 4:30 хүртэл. Тэгээ хамгийн тал хугацаа. За өглөө та хэд маань хэдэн цуглаа? Өглөө хэдэн цагаас цуглаад 7-оос югаас хүртэл. Зөв. Өглөөгөр бас нэлээд их хүмүүс мэж шинжилгээ өгч байна. Хүмүүс маань цагтаа уйж гинөө ирж байна. За Чимбо маань их завгүй ах шиг байна. Яг бас гавь. Аха. За нийт одоо хичнээн хүмүүс маань хамрагдаж байна. Дийлэнх нь одоо оюутнууд хамрагдаж байна уу? Ажилчид хамрагдаж байна уу? Манай болохоор энэ удаагийнх дээр одоо тэрээгээр те эсвэл хараар байдаг хүмүүст элхний шинжилгээ үнэлгээ үзлэх тэр бол хамрагдаж чаддгүй болохоор голцоо тэр хүмүүс бол зорилттой хэсэг байгаа. Тэр хүмүүс маань өнөхийг нь хамрагдсан байгаа. Нийгмийн даатгал нэгжлээс дээш төлдөг. 25 нас 80 оноос өмнө төрсэн хүмүүс бол хамрагдаж байгаа. Тэгээ 260 хүн бүртгүүлснээс одоо нэг 70% нь бол үзүүлсэн байгаа. Үлдсэн хүмүүс рүүгээ бас яриад яарчлуулах талаар бол одоо яг тийм хүн нэгээд байж байна. Зөв. Одоогийн байдлаар яг ямар хэсэг нь хариуцаа явж байна? Миний бодлохоор бүртгэл дээр байгаа. Тэгээд энэ солонгос эмчнэр бүртгэл даралтай. Энэ үзэнгүүд нь тийм хажуунаас нь яг монгол хүмүүстээ орчуулж өгөөд тэгээ байж байгаа. Одоо хүн арай цөөтэй гуулахаар эрэгөө хүмүүс үгүй яриад хаана явж байна гэж яаруулах гал тэгэл байж байна. Зөв. За баярлалаа. За баярлалаа. За энэ өдрийн мэнд хүргэе. За өөрийгөө танилцуулаад. Бүгчмэг гэдэг. Тэгээ нийгмийн амгалан үйлчилгээний төвийн мэргэжилтэй тэгээ бүгд гэр бүл асуудал харилцаа багчдаг. За өнөөдрийн арга хэмжээ ямар шиг болж байна? Манай төвөөс болохоор хүмүүсээ бүртгээд тэгээ хүмүүстээ хуцаар болон мессежээр цагаа мэдэгдээд тэгээ явсан баа. Тэгэд одоо бол өглөө 7 цагаас эхлээд үзлэг маань эхэлсэн, шинжилгээ маань эхэлсэн. Тэгээ ямар ч гэсэн 100-аад хүн бол ямар ч гэсэн бүртгүүлсэн байгаа. 100 бол давцсан байгаа гэж хэлж байна. Тэгээд айгүй олон эмчнэр зэрэг ажиллаж байгаа. Сурдаа явж байна. Энэ хүмүүс даралтаа үзүүлээд тэгээд даралтаа үзүүлснийхаа дараа тийш явж байгаа. За даралтаа үзүүлчлээ. Даралтаа үзүүлснийхаа дараагаар энд ирээд одоо нэг биенжийн өндөр ямар нэгэн хашилтай юу өвчтэй зэрэг юунуудыг бүгж байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ дараагаар болохоор цааш аваад цусныхаа шинжилгээг өгж байгаа. За яаж байгаа. Одоо ингээд энийг явж байгаа тийм ээ. За одоо ингээд явж байгаа. За ингээд явангуудаа. За одоо ийшээ яваад яах вэ? За энэ цусны шинжилгээ өгж байгаа. Тэгээ өглөөнөөс эхлээд айгүй ачаалтайсан хацангуудаас одоо болохоор хацангууд бас гайгүй болчихлоо. Тэгээ ерөнхийдөө шинжилгээ манаас төхөлжсэн цагаас гайгүй бас хэвхэн болохоор хэрэгтэй байна. Энд чинь болохоор цусныхаа шинжилгээг өгөөд тэгээ шинжилгээгээ өгсөн хүмүүс маань сууж хүлээж агаад тэгээд яханыхаа хэсэг рүү явж байгаа. За бүгд яханы хэсэг рүү очиж үзэх үү? За тэгээд. За яханы маань өөрөө юм байгаа. Тэгээд За манай бид нар Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон одоо Корея их сургуулийн Анам эмнэлэгтэй хамтран Монгол эрдэмтэд зориулж эрүүл мэндийн элэгний эрүүл мэндийн өмгөө шинжилгээний ажлыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ ажлыг юуны үндсэн дээр зохион байгуулах болсон бэ? Ямар зорилгоор зохион байгуулсан бэ? За ерөнхийдөө бол манай нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс одоо санал хургуулж Корея их сургуулийн Анам эмнэлэг санал хургуулж одоо хүсэлтэд тавьсан. Тэгээд манай Монгол иргэд Солонгос улсад эмчлүүлэхээр маш олноороо ирдэг. Маш их хөрөнгө одоо Солонгос улс руу өрсөж байгаа. Маш олон монголчууд маань элэгний өвчлөлттэй байгаа. Энэ маань одоо элэгний БЦБ үсч байдаг юм уу? Эсвэл өөр одоо бусад элэгний төрлийн өвчлөлт маш өндөр байгаа манай улсад. Тэгээд энэ бүхнийг бас ингээд бид энэ Солонгост оршин сууж байгаа иргэдийн хувьд байнга ингээд харж за одоо ах トゥ хамаатан саднаас ахуулаад найз нөхөд таньдаг хүмүүс маань бүгд л одоо ихэнх нь одоо ийм чиглэлээр Солонгост ирдэг. Тэгээд энд одоо бас
өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж мөн одоо даатгал төлөгч иргэдтэй урамшуулах зорилгоор урьдчилан сэргийлж эдгээр өвчний одоо өвдсөн хойноо дараад нь мэдэж шимжлүүлэх гэж маш их мөнгө зарах биш, өмнө нь одоо бас урьдчилан мэдээд өөрийгөө одоо тодорхой хэмжээний чекэлж шалгаж авах юм боломжийг олох үүднээс энэ ажлыг зохион байгуулж байна. Бас ингээд одоо нийгмийн даатгалаас албанаас ингээд үндгүүгээр ийм шинжилгээ ингээд зохион байгуулж байгаад айгүйх баяртай байна. Ингээд шинжилгээ өгсөнтэй сэтгэл дүүрэн байна. Монгол ард түмний хүмүүсээ айгүй ингэж харж үзсэн юм сайхан тий төлбөргөө гэж маш хүнтэй шинжилгээ шүү дээ. Тэгээ энэ юмд одоо энэ Монголд байгаа энэ солонгост байгаа ажилчдыг одоо Монгол хүмүүсийг хамруулж байгаад бас айгүй баяртай. Тэгээ харин энэ дэрээд азтай хараа өвөнтэйгээ ойлаа энэ шинжилгээнд хамрагдчихлаа. За. Айгүй баяртай сайхан байна. Илгэний шинжилгээ бүх юм үзэж байгаа болохоор таата сайхан санагдаж байна. Одоо ингээд харсан чи үрчлэн гайгүй ингээд ерөөсөл үеийнхнээс арай жоохон дээрэлтэй одоо өөрийгөө ондорч магтаж байгаа юм шиг эмчилгээ гэдэг чинь ийм л байдаг юм байна. Тийм учраас тууштай эмчилгээнд яв нэг юм даатгалтаа сайн тэгвэл та нар залуу улсууд энд эмчилгээнд хамаарах. Энд чинь төлбөр өндөртэй газар. Тэгэхэд бол бас ингээд ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нийгмийн даатгалын хамт олонд маш их баярлалаа. Ард түмний эрүүл мэндийн төлөө санаа их зовж ингэж сайхан ажиллаа. Би үнэхээр баярлж байна. Би Корея их сургуулийн Ана мэмлэгийн дүүрс онцлогооны тасгийн профессор Ким Юнан байна. Манай Солонгост монгол хүмүүс маш ихээр одоо оршин сууж амьдардаг. Миний ойлголтоор мэддгээр бол монголчууд илгэний одоо өрөвсөл болон илгэний өвчлөл маш их байдаг. Дээрээс нь Монгол би илгэний хавдартай өвчтнийг маш их одоо үзэж эмчилсэн байгаа. Юуны өмнө Солонгост оршин сууж байгаа Солонгост байгаа монголчуудаа одоо үнгүй ийм илгэний шинжилгээ хийж өгөх юмсан гэсэн тийм хүсэл надад байсан. Тэр талаараа би эмнэлгийнхаа дарагт хүсэлтэд уламжилснаар эмнэлгийн даргамын зөвшөөрөөд энэ үйл ажиллагаа явагдахад одоо маш том тус тэхэм бүхэн болсон юм аа. Сайн байна уу? Би Корея их сургуулийн Анам эмнэлгийн дүүрс онцлогооны тасгийн эмч Ким Мижүү байна. Мэргэжил маань бол хэвлийн хүндийн эхо байгаа. 우리 манай эмнэлэг дээр аль хэдийн монгол өвчтнүүд маш ихээр ирж эмчлүүлдэг байгаа. Дээрээс нь монгол хүмүүс их зорж эмчлүүлдэг учраас бид нэр энэ арга хэмжээг зохиоё гэсэн тийм зохиогдох болсон. Ерөнхийдөө гэж хэлэх юм бол би өөрийнхөө хувийн зүгээс монголчуудад хандаж хэлэхэд монголчууд маань хоолой зохицуулалт болон хоолой зохицуулах дээр л хамгийн чухал анхаарах шаардлагатай. Тэгэхээр маш их одоо махыг их хэрэгэлдэг, дээрээс нь өөх тостой бүтээгдэхүүнүүд их хэрэгэлдэг учраас илгэнд их муугаар нөлөөлдөг. Энэ нь 간염이 전혀 그 간염에 대한 그 기본 의식이 개념 자체가 컨셉 자체가 잘 돼 있지는 않아요. 그러니까 내가 이제 예를 들어서 여기 오면은 어떤 그 몽골 요리사가 Монгол эмч над дээр нэг ирж хоёр ярилцсан тохиолдол нэг удаа гарсан. Тэр эмч маань надад юу гэж ирсэн бэ гэхээр монгол хүмүүс өөрсдөө ямар нэгэн вирусын ч юм уу дархлаатай эсэхээ сайн мэддэггүй. Тэр дархлаа биеийнхээ өөрийнхөө ямар вирусын дархлаатай байна вэ гэдэг талаараа мэддэггүй хүмүүс маш их байдаг. Тэр чигээрээ мэддэггүй гэж хэлсэн. 그걸 다 미스하고 있다고. 그러다 이제 엉뚱하게 걸리는 사람이 있으면 Энэ удаагийн шинжилгээгээр дамжуулан B вирус, илгэний B вирус болон C вирусыг тэгч ийм хүмүүс илэрх юм бол цаашдаа тогтмол одоо үргэлжилсэн
наривчсан шинжилгээг хийх бодолтой байгаа. Эдгээр хүмүүс маань ч гэсэндээ цаг алгүйгээр хурдан эмчилгээгээ авахд нь бид нар тус болох үүднээс энэ шинжилгээний арга хэмжээг явуулж байгаамаа. Тухайн хүмүүс маань өөрсдөө илгэний ямар нэгэн вирус тэгж эсгээ хүртэл мэдэхгүй явж байгаа хүмүүс маш их бий. Илгэний эхо шинжилгээг хийхээс гадна цусны шинжилгээгээр бас энэ вирус тодруулах шинжилгээ давхар явагдаж байгаа. Тэгэхээр илгэний талаарх өөрийнх нь илгэний вирустай байна уу, ямар нэгэн өвчлөлттэй байна уу, өрөвсөлттэй байна уу гэдгийг эсхээ мэдэхгүй явж байгаа хүмүүст бол энэ шинжилгээ маань маш их тус төхөн болох юм аа. Тэгээ энэ боломжийг ашиглаад олон хүмүүс өөрийнхөө өвчлөлийн тухай мэдэж аваасаа, илгэний өөрчлөлтөй байгаа хэсэг талаараа мэдэж аваасаа гэднэр хүсэл. Бид эхлээд эмнэлгийн удирдлагаас одоо амлсны дагуу ойролцоогоор 50 хүнд хийсэн. Тэгээ одоогоор урдны хотол 50 хүнд хийсэн. Тэр нь болохоор туршилтын журмаар 50 хүнд хийгээд туршилтын шинжилгээ маань амжилттай болсны үндсэн дээр үлдэгэл 240-50 хүнд нэмж хийхээр болсон. Дээрээс нь энэ 300-аад хийсэн шинжилгээ хийлгсэн хүмүүст маань шинжилгээний үр дүн ямар гарсан талаар дээрээс нь эдгээр хүмүүс энэ шинжилгээ арга хэмжээ маань тус төхөм арга хэмжээ маань амжилттай гэж бид нэр үзэх юм бол энэ арга хэмжээг дахин явуулахаас бодол биднэрт байгаа. Яг энэ илгэний шинжилгээг бид нэр хийж байгаа ч гэсэн одоо энэ эхо шинжилгээгээрээ бусад хэсэгт одоо нойр булчирхаа ч юм уу, цэс ч юм уу, ямар нэгэн хавдрын ургацэг байна уу, хавдрын голомт байна уу гэдэг талаар бусад хэсгийг хэвлэлийн хүндийн эхогийн шинжилгээг бид нараас давхар хийж өгч байгаа. Илгэнээс бусад хэсгийг ч гэсэн бас сайн харж өгч байгаа. Тэгэхээр энэ эхо шинжилгээ болон энэ шинжилгээгээр одоо дамжуулан эдгээр хүмүүст одоо цаашдаа эрүүл мэндэд нь бол тус төхөм болоосоо гэдэг үүднээс ийм шинжилгээг явуулж байгаа. Америкч бай, монголч бай хүмүүс бол бүгд надад адилхан. Гол нь юу вэ гэхээр хоолны зохицуулалт байгаа. Хоолны зохицуулалтыг хийхийн тулд хоолоо сойх маш чухал. Хоолоо сохоос гадна дээрээс нь хоолыг бол их хэмжээгээр идэх биш бага зэрэгээр тохируулж идээд биеийн тамир хийх шаардлагатай байдаг. Энэ бол дэлхийн аль ч улсад очсон яг л энэ талаар ярьж хэлж өгөх бах. Энэ хоол зохицуулалт болон дээрээс нь биеийн тамир хийсэн тохиолдолд эрүүл их одоо байхын үндэс болж их юм аа. Энэ маань ерөнхийдөө буйны ажил гэж ойлгож болно л доо. Яг манай үндсэн одоо үйл ажиллагаач биш. Манай эмнэлэгч гэсэн эмнэлгийн байгууллага, бизнесийн байгууллага гэдэг утгаараа бас эдний бас үндсэн үйл ажиллагаа одоо яг ийм үнэн төлбөргүй юм шинжилгээ явуулах юм биш. Тэгээд зүгээр манай хоёр байгууллага хамтарч юм буйны арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр энийг зүгээр өөр цаашид хамтран явуулах байгууллага Солонгос болон Монголын хувь хүн иргэд ийм байгууллага байх юм бол бид цаашид хамтран явуулахад өөрсдийнхөө оролцоог бас оруулах төлөвлөгөөтэй бодолтой байна. Одоогийн байдлаар яг ингээ аль бие сар төлөвлөгдсөн тийм зүйл бол байхгүй. Мэдээж Монгол иргэдийнхээ төлөө, сайн сайхны төлөө, үеийн ажлынхээ төлөө бид бол ажиллах болох бэлэн байна. Нийт одоо нийгмийн даатгал төлөгч одоо иргэдтэй хандаж үг хэлэх байсан. За өнөөдөр Солонгос улсад манай улс 25,000-26,000 орчим иргэд ажиллаж амьдарч байна. Тэгээд эдгээр иргэд маань одоо нийгмийн янз бүрийн нөхцөлд одоо ажиллаж амьдарч байгаа. Зарим нь оюутан, зарим нь одоо гэрээгээр, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж одоо амьдарч байгаа. За зарим нэг нь бол одоо Солонгос иргэдтэй гэрэлсэн гэх мэт одоо янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж янз бүрийн төвшөнд амьдарч байна. Тэгээд эдгээр иргэд маань бол цаашдаа одоо нийгмийн даатгалд хамрагдахын ач холбогдол юу юм бэ? Одоо өндөр насны тэтгэврт гарсны дараа ч юм уу одоо залуу наснаас гадаад улсад урчаад тийм ээ Солонгос улсад өнгөрөөчөөд дараад нь одоо нас өндөр насны хонож 40 50 гарсан эх орондоо очиход таны нийгмийн баталгаа ямар байх вэ гэдэг талаараа одоохондоо тийм мэдлэг жоох хомс юм шиг санагддаг. Тэгэхээр бид ч гэсэн энэ одоо энэ арга хэмжээгээр энэ буйны ажиллаараа дамжуулж бас иргэдтэй энэ мэдээллийг хүргэх зорилготой бас ажиллаж байгаа. Тэгэхээр
Солонгос улсад ажиллаж байгаа иргэд маань, амьдарч байгаа иргэд маань энэ нийгмийн даатгалыг өөр шимийг сайн ойлгоосоо өөрсдийнхөө ирээдүйн нийгмийн баталгааг бас сайн хангаасаа гэдгийг бас уриалах байна. За баярлалаа. За баярлалаа. За.